Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Prime багийн гишүүн гонгалуудтай сургуулийн 12-ийн 1 ангийн сурагч Аримтай байна. Өнөөдөр миний биеийн подкастыг хөтлөө явуулах байгаа. Одоо манай гишүүд маань өөртөө тавьж танилцуулцгаая. Сайн байна уу? Prime багийн ахлагч гонгалуудтай сургуулийн 12-ийн 1 ангийн сурагч Эцэг байна. Сайн байна уу? Намайг Мужин гэдэг гонгалуудтай сургуулийн 12-ийн 1 ангийн сурагч Prime багийн гишүүн байна. Сайн байцгаана уу? Намайг Бүрэн Жаргал гэдэг. Би 12-ийн 1 ангийн сурагч Prime багийн гишүүн байна. Сайн байцгаана уу? Намайг Мөнгөө гэдэг. Би 12-ийн 1 ангийн сурагч мөн Prime багийн гишүүн байна. Сайн байцгаана уу? Намайг Ах 2 гэдэг. Би Prime багийн гишүүн мөн гонгалтай сургуулийн 12-ийн 1 ангийн сурагч байна. Өнөөдрийн подкастаар бид сурагчдын ирээдүйн хамгийн чухал сэдвүүдийн нэг болсон мэргэжил сонголтын талаар ярина. Судалгаагаар олон залуучууд мэргэжил сонголтоо буруу сонгосноо хожим ойлгодог. Тиймээс бид өнөөдрийнхөө подкастаар мэргэжил сонгоход хэрхэн бэрхшээл тулгарсан, мэргэжил сонгоход ямар хүндрэл гарсан гэх талаар 6 өөр хүний өнцгөөс ярилцах байгаа. За тэгэхээр эхний асуултаар ярилцлага эхлэе. Гишүүдийн манд бодлоор мэргэжил сонгоход хамгийн түрүүнд юу чухал гэж бодож байна? Мэргэжил сонгоход хамгийн түрүүнд сонирхол чухал. Хүн нэгсний сонирхолгүй зүйлээрээ ингээд хичнээн хичээсэн ч гэсэн түүгээрээ ингээд амжилт гаргахгүй байх магадaltaй байдаг. Тиймээс та зүйлээрээ мэргэжлээ сонгоод уялдаа холбоотой байсан хамаагүй дээр гэж үздэг. Дан ганц сонирхол байгаад бас нэмэргүй байж болно. Яг гэвэл сонирхлын хажуугаар чадвар нь бас цуг явж явах хэрэгтэй. Яг гэвэл тэгээд сонирхож байгаа ч гэсэн хэрвээ чадахгүй бол олон бэрхшээлүүд тулгарна гэж бодчих. Тэгэхээр өөрийнхөө чадвартай нийцсэн өөрийнхөө сайн чаддаг зүйлийг мэргэжлээрээ сонгох нь зөв гэж бодож байна. Миний хувьд мөнгөө ихтэй санал нэг байна. Ер нь бол хүн чаддаг ямаа сонгож ижил ер нь сайхан өндөр нь гэж бодож байна. Миний хувьд болохоор зэрэг одоо хичээлдэр бид нар чинь зөвхөн онол үздэг швэ. Тийм болохоор ер нь дадлагаар яг тэр мэргэжил ямар вэ гэдгийг хамгийн түрүүнд хийж үзэх хэрэгтэй гэж бол хэлмээр байна. За баярлалаа. Олон улсын судалгаагаар сонирхолтой суурилан мэргэжлээ сонгуул хүмүүсийн ажилдаа сэтгэл ханамж өндөртэй байдаг гэж үздэг юм байна. За дараагийн асуултыг эцэгээс асууя. Гэр бүл, багш, найзууд чиний мэргэжил сонголтод хэн нөлөөлж исэн бэ? Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Эцэг минь бол надаас илүү урт хугацаанд амьдэрсэн учраас ер нь бол амьдралын туршлагатай учраас надад ингээд юу тохирох уу гэдэг тал дээр нь зөвлөдөг. Гэхдээ миний шийдвэрт нэг өөрчлөлт оруулдаг. Тэдний ингээд зөвлөж байгаа юм ингээд би яг шийдсэн бол яг шийдснээр л байгаа тийм ээ. Тэгээд одоо эцэг эхчүүд одоо өөрсдийн туршлага дээр тулгуурлаад бидний ирээдүйд ямар юм болсон гэдэг дээр нь зөвлөж л өгөх хэрэгтэй гэж боддог. Түүнээс бол илүү хэтэрч болохгүй яг гэж юу нь боддог. Ер нь бол өөр хүний үгэнд автаж мэргэжлээ сонгох гэдэг бол маш буруу. Яагаад гэвэл ирээдүйд чи тэр мэргэжлээрээ хоолоо олж идэх учраас ер нь бол өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгох хэрэгтэй. За ахлах ангийн сурагчдын 60-70% эцэгийнхээ зөвлөгөөг чухалчилт юм байна. Харин миний хувьд бол эцэг бол нөлөөлж исэн. Гэтэ ингээд зааж тулгаагүй зүгээр зөвлөгөө өгөх төдий тиймэрхүү байсан. Тэгээ эцсийн шийдвэрийг бол өөрөө гаргаж ирсэн. За дараагийн асуултыг асууя. Бүрэн Жаргалаас мэргэжлээ буруу сонгохгүй гэсэн айдас байж ирсэн үү? Мэдээж зэрэг одоо бидний үеийнхэнд бол бүгдэнд нь тийм айдас бол байсан байх. Тэгээд би болохоор зэрэг одоо ингээд өөрийнхөө сонирхлыг дагсан ч гэсэндээ ирээдүйд ямар ч эргэлтгүй мэргэжил сонгоч гэдэг гэдгээс амар айжсэн. Тийм болохоор одоо ч гэсэн ер нь бол мэргэжилтэй жоохон эргэлзэж байгаа. Ирээдүйд эрэлттэй мэргэжил гэдэг хэллээ л тэгээд мэдээж ирээдүйд эрэлттэй мэргэжилтэй байвал мэдээж амжилт гаргасан ч
хамаагүй давуу талтай болно л доо. Тэгэхээр ирээдүйд эрэлттэй мэрэгжил сонгосонд яаж чадсан давуу талтай, дээрэс нь өөрийн чаддаг зүйл нь ирээдүйд эрэлттэй байвал тэгээд тэр нь маш том давуу тал болно гэж бодож байна. Миний хувьд бол ирээдүйд эрэлттэй мэрэгжил сонгосноор ер нь амьдралынхаа баталгааг сонгох шинэ гэсэн үг. Тэр ирээдүйд ямар ч эрэлтгүй мэрэгжил сонгох юм бол ирээдүйд одоо ингээд ирээдүйд мэрэгжил нь уфтаад өгөөлчих юм бол одоо амьдрах тийм аргагүй болчихно гэж бодож байна. Ингээ хүмүүс амар ингээд буруу мэргэжлэр сурчвал ингээд амьдрал нь сүрх юм шиг ирээдүйд. Гэтэ үгүй шүү дээ. Дахиад ингээд өөр бакалавр магистраараа ингээд дахиад сурах боломжтой байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд 21-р зууны хүмүүс ер нь бол баг сурах шаардлагагүй гэж үздэг зарим мэргэжлүүдээр. Тэгээ ер нь бол ямар ч мэргэжил сонгоо тэгээд бүтлгүүцэйг зүгээрээ л хийж байна. За сэтгэл судлаачид тэгэж үздэг юм байна л да. Одоо ямар нэгэн зүйлээс айх мэдрэмжийг авбал тухайн шийдвэрээ гаргахдаа зөв шийдвэр гаргах нэг тохио гэж үздэг юм байна. Миний хувьд бол байсан. Тэгээд тухайн мэргэжлийг ингээд судлаад өөрийн маань сонирхолд нийцж байна уу гэдэг зүйлээ ингээд гэдэг зүйлдээ ингээд тулгуурлаад бодоод үзэхэд айц маань ингээд багасаад тэр мэргэжлийг илүү сайн ингээд өөртөө нийцүүлж байгаа болохоор арай баг болсон. Анхаагаас асууя. Хэрвээ чиний сонгосон мэргэж чинь ингээд таалагдахгүй бол чи яах вэ? Түрүүн их цэцэг ярьсанчлан чи ямар шийдвэрийг одоо гаргах вэ? Тэр талаар Ер нь бол миний сонгосон мэргэжил одоо надад нэг таалагдахгүй бол мэдээж би мэргэжлээ солих бах. Ер нь тийм өөртөө таалагдахгүй мэргэжил сонгоно гэж ер нь байхгүй л дээ. Гэхдээ яг нөгөө нэг одоо ингээд сэтгэлийн өөрлөө сонгоод дараа нь ингээд гинт өөрт нь ингээд таалагдгаа байж юм бол бас хэцүү л дээ. За миний хувьд болохоор ингээд хүний ингээ хүсэл сонирхол нь ингээд өдрөөс өдөрт өөрчлөгдөж байдаг болохоор ингээд тухайн сонгосон мэргэжил таалагдахгүй байх боломжтой. Тэгээд хэрвээ тэр мэргэжил нь таалагдахгүй байх юм бол тухайн нөхцөл байдалд өөрийнхөө хүсэл сонирхол юунд дуртай байна, юу гэвэл өөрөө ингээд аз жаргалыг мэдрэхээр байна гэдэг зүйлээ ингээд сайн ажиглаж агаад өөртөө ажиллаж агаад тэгээд зөв шийдвэр гаргахыг хичээнэ. Тэгээд карьер зөвлөгчд мэргэжил өөрчлөл бол амьдралын хэвийн нэг хэсгэ гэж үздэг юм байна шүү. Санал нэг байна л да. Гэхдээ юу вэ гэж бодож ингээд өдрөөс өдөрт сонирхол нь өөрчлөгдөнө гэж бодож. Гэхдээ бас өөр тохиолдол ажиллана. Яг сонирхож байсан мэргэжлээ сонгоод яг практик дадлага хийж үзээд яг оролдоод ирсэн чинь яг төсөөлснийх нь дагуу биш байвал ер нь бол асуудалтай. Яагаад гэвэл тэр чинь яг төсөөлснөөс нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр яг саяны ярантайг хэлснээр бол өөртөө дахин дүгнэлт хийгээд шийдвэрээ дахиад аль болох хурдан гаргасан зөв гэж бодож байна. Цаг хугацааны хувьд ч тэр ер нь бол тийм. Тэгээд бас би түрүүн бас яг хэлжсэн да нөгөө ийм одоо ингээд буруу сонгох одоо ингээд бодсноос ч өөр байх магадaltaй учраас ингээд сонгохоос өмнө яг ингээд дадлаг туршлага гэдэг одоо яг ажлыг нь хийж үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд одоо жишээлбэл одоо юу гэм бизнесээр сурлаа гэж бодоход ямар нэг одоо нэг хоногор ч юм уу одоо ингээд нөгөө хүмүүс чинь тэгж үздэг штеп нэг ажиллаж тэгж үзээсэй гэж юу нь бол боддог. Танаас юм асуух ингээд таныг эхний ингээд дөнгөж ингээд ажилдээ сураад энэ мэргэжил надад тохирохгүй байна гэдгийг мэдээд шууд болох уу эсвэл ингээд өршлүүлээд сураад авах уу? Мэдээж хий нэгэнтэй зөвшөлдсөх хаа.
хамгийн түрүүнд ээж автайгаа төвшилцэх байх. Дараа нь магадгүй найз төгсдөө зөвшөлдөх ч юм уу. Гэхдээ миний хувьд бол ер нь бол яг шууд болоход ер нь бол жоохон хэцүү яагаад тэгээд шууд болчих юм бол цаг алдна. Тэгээд шууд болоод өөр сургууль шууд орчихно гэж бас байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол дахиад оролдоод тэр мэргэжлэрээ төр дахиад оролдоод үзнэ л гэж бодож байна. Наатлаасаа тэгж харагдсан ч юм билүү. Тэгээд ер нь бол тэгээд мэдээж бүр тохирохгүй байвал гараад өөр сургуульд орохдоо бэлтгэл авах л та. Өөр сургуульд орохдоо өөр мэргэжил сонгохдоо бол бэлтгэх байх. Хэрвээ би тэр ингээд мэрэгжлийнхаа талаад бүр ингээд сураад төгсөөгүй л байгуул ингээд өөрчлөн гэж бодож байна. Тухайн ингээд өөрөө тэр одоо үлцэн амьдралынхаа турш тэр мэрэгжлэр өдөр болгон босож тэр ажилдаа явна, тэр ажлыг хийн. Тэгээд тэр ажил маань ингээд надаа ингээд ямар нэгэн аз жаргалтай миний ингээд хүсэл сонирхолд нийцээгүй тийм байгуул ингээд надад ч хэцүү. Тэгээд ямар нэгэн ажлын үр бүтээмж гарахгүй. Тийм учраас ингээд тухайн хэрвээ би төгссөн байгуул өөр сургууль сураад ч юм уу эсвэл ингээд магистртаа арай өөр мэрэгчлэр сурдаг ч юм уу тэгин. Тэгээд хэрвээ бүрэн ингээд сураагүй дөнгөж эхэлж байхдаа тэр мэрэгчлээ таньж мэдэх юм бол эртнээс солино гэж бодож байна. Би ч гэсэн ариун туяад ер нь бол санал нэг байна. Ер нь бол одоо жишээлбэл нэгдүгээр курстэй байх юм бол ингээд хүн шантарч эхэлнэ шүү дээ. Бүр яг үнэхээр ингээд дургүй байвал. Тийм болохоор одоо ер нь төсөж чадахгүй ингээд төсөж чадахгүй гинэ ер нь төснөөс өмнө амархан залхах бүр ингээд бүр болох магадлал бүр аягүй өндөр учраас эртхэн шиг л ер нь санхүү мөнгө бодсон ч гэсэн болж исэн дээр хаа. За мөнгөгөөс дараагийн асуултыг асууя. Мэргэжлийн сонгохдоо чи ингээд цалингаа илүүд үзсэн үү? Цалин тал дээр яг юу гэж бодсон бэ? Мэдээж хамгийн түрүүнд яг сонирхож байгаа мэргэжлээ гэдэг үднээс харна мэдээж хамгийн эхлээд бол би цалин харахгүй. Яг тэгвэл тэр чигчний цалинтай байгаад би аз жаргалтай байж чадахгүй бол тэр ажлыг хийж явахдаа аз жаргалтай байж чадахгүй бол ингээд надад ямар ч хэрэгцээг өгөхгүй юу. Тэгвэл мэдээж бас цалин бас ерөөсөө хамаагүй биш. Дээрэс нь ямар нэгэн ажил хийж байгаа ч гэсэн хэрвээ тэр айгүй бага цалинтай байгаад юм бол ер нь бол бас аз жаргалтай байхад хэцүү. Тэгэхээр ер нь бол яг л цалингаа давхар хараад өөрийнхөө сонирхол болон чадварт үндэслэж өндөр цалинтай ажлыг ажлаас урсгахыг сонгоно гэж бодож байгаа. За миний хувьд болохоор цалинг бол мэргэжил сонголтынхаа нэг шалгуур болгож байгаа. Гэтэ ингээд нэгдүгээрт бол биш. Нэгдүгээрт ингээд одоо нөгөө өөрийн хүсэл сонирхолд нийцэж гин үү? Тиймэрхүү ингээд цензуруудыг тавиад ингээд ер нь ингээд дундуур одоо эхний 3 ингээд асуултанд давал ингээд мэргэжлээ сонгохдоо ингээд өөртөө ингээд ямар нэгэн цензур байгаа шүү дээ. Тэрнийхээ аль нэг хэсэгт нь бол байгаа. Гэхдээ яг ингээд цалинг бол чухалчлахгүй гэж бол хэлэхгүй. Яагаад гэвэл тэр нөгөө цалингаараа ингээд ирээдүйн амьдралаа авч явах нэг хэсэг болох учраас цалинг бол чухалчилж харж байгаа.